Дарга мэдээлэл хүргэе. Оршин суугчдын ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх үндсэн үүрэгтэй байгууллага бол сууц өмчлөгчтэй холбоо. Гэвч иргэдийн оролцоо хяналт сул байгаагаас үүдэн дунтын өмчлөлийн эд хөрөнгүүд алдагдсан, эзэнгүүтсэн олон жишээ бий. Иймээс сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн зохицуултыг сайжруулах шаардлага үүссээр байна. Харин энэ чиглэл боловсруулж байсан хуулийн төсөл нь хойшлогдож хизээ дахин хилцэгдэх нь тодорхойгүй байнамаа. За өнөөдрийн төвшөнд хуучин орон сууцнуудын хувьд байрны, дээвэр, шугам сүлжээ, лифт толгойн өвчин болдог бол шинэ байрнуудын хувьд чанаргүй барилга барьсан гэх гомдлууд гол асуудал болж байгаа юм а. Улсын хэмжээнд 1836 сууц өмчлөгчдийн холбоо үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлт бүртгэлтэй 1000 гаруй сүүх байдгаас 26% шин, 70% нь хуучин байрны сүүх байгаа юм а. Харин 4 орчим хувь нь дахин төлөвлөх шаардлагатай орон сууц байна. Тэдгээр тулгамддаг асуудал харилцан адилгүйч нийтлэг шугам сүлжээ лифтний насжилт хэтэрсэн, засвар үйлчлэгээ хийх хөрөнгө бөмбөг байдаггүй, ажлах хүчин олцдоггүй, иргэд төлбөрөө төлдөггүй зэрэг асуудлууд байна. Одоо парнууд бүгд цоорцсон. Гаражийн одоо Б1 давхарт ингээд бүх пар цоороод шүүрээд одоо бүр маш их зэвэн зэзэгдээд ус гоожоод одоо бүр нийтээр нь солихос аргагүй болсон. За одоо жишээ нь хэд нэг байр нэг блок байрных нь ашиглалтын хугацаа дөнгөж одоо л дуусж байгаа. Тэгэхэд одоо барилгын компанид энэ шаардлагыг хүргэсэн боловч огт ерөөсөө би өөрөө ч очиж уулзсан л та. Тэгээд огт би хамгийн сайн материалаар барьсан. Энэ бол ерөөсөө та нарын асуудал, сүүхийн асуудал гэдэг зүйлийг ярьж байгаа байхгүй юу? Тухайн үедээ бол бид нар ч яг гадна дотны байж та захиалгаагүй л байраа авчлаа шүү дээ. Гадна орчин бол сайхан харагдажсэн. Гэвч чанарын хувьд бол 2009 он гэтэл дээврээс нь ус гойцсон. Одоо 1 жил болоогүй. За тэгэл одоо хойно урдаас нь дагалдажгүй гэл нөө тэр үед нь барьсан улсууд чинь гүйжид нэг юм дээвэрд нь хийгээд өгсөн. Хийгээд өгвөл эргэжлэн дахиад гойцсон. Үйлчлэгч болдох юм байсан. Ягаад өгтөн зэрэг цалингаа голдог. Зам талбай цэвэрлж байгаа улсад 3 сая 800 мянган төгрөгийн цалин авчин. Гэтэл өнөөдөр сүүхийн үйлчлэгч нар тэр айлын 5 давхар 15 давхар шуу одоо 3 байр хэвчээ 15 давхар байхгүй тэгээд 15 давхараар утгад 3 байрны хогийг хаян шалын нугаан ингээд аваж сая 200 мянган төгрөгийн цалин авалдаад энэс нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгал ингээ аваа явцдаг хөөрхөн амьдрахын тулд байж байгаа ажилчид маань цөөхөн хүмүүсэд энийг давж ажиллаж байна. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал нийтийн зорилттой орон сууцны байшингийн дундын өмчлийн эд хөрөнгийн тухай хууль 2003 онд батлагдсан. Өнгөрсөн хугацаанд тус хуульд 5 удаа өөрчлөлт орсон ч бүрэн өөрчлөх хэрэгцээ шаардлага тулгарсаар байна. Учир нь 15 жилийн өмнө батлагдсан хууль өнөөдөр хөрсөн дээр буухгүй оршин суугчид сууц өмчлөгчдийн холбооны хооронд үүсдэг аливаа маргааныг шийдвэрлэхэд хангалтгүй хоцрогджээ. За ер нь бол одоо нэгдүгээрт нь өмчийн мөрмөтийн байдлыг хариуцж байгаа сүүхийн одоо чадахжуулах, сүүхийг хариуцлагатай болгох энэ зохицуулт маань орж иж байгаа. Хоёрдугаарт нь нөгөө талаараа өмчийн эзэн буюу оршин суугчдын өмчлөгчдийн эрх үүргийг нэлээд тодорхой болгож өргөжүүлж орж иж байгаа. За гурав дахь асуудал нь шинээр баригдаж байгаа одоогийн хууль бол зөвхөн нийтийн зорилттой орон сууцны байшин дээр л харилцааг зохицуулж байгаа болвол одоо маш олон төрлийн сууцууд, дундын өмчлөгдсөн сууцууд баригдаж байгаа учраас энэний менежментийн асуудлыг зохицоор нь шийдэх. Дөрөв дэх асуудал нь иргэдийн нэг хүсэж байгаа асуудал нь сууц өмчтэй холбооны үйл ажиллагааг шилэн ил тод нээлттэй болгох. Энэ зохицуулт мандалгүй орж иж байгаа гэсэн үг. Шинээр барьсан орон сууцны барилгад ямарваа нэг асуудал үүсвэл 3 жилийн хугацаанд барилга барьсан компани хариуцлага хүлээх хэрэгтэй. Гэтэл барилгын компаниуд энэ хугацаанд сүүхийн үйл ажиллагааг хууль бусаар авч иргэдийн эрх зүйн мэдлэг хомсыг далимдуулан хохирох тохиолдол гарах болжээ. Мөн хуучин барилгуудын дээвэр лифтэнд улсаас жил бүр ихээхэн хэмжээний хөрөнгө төсөөлдөг. Зөвхөн 2025 онд барилгуудын дээвэрт 4 тэрбум төгрөг төсөлсөн гэх мэдээлэл байна. Тэгвэл хуулийн шинэ төсөлд оршин суугчид хоригдлын сан үүсгэн засвар үйлчлэгийг тухай бүр хийж байхаар тусгажээ.